Орхон аймгийн засаг даргын мэдлэгийг та бүхэнд уншиж танилцуулъя. Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, шинжилгээ сэдвүүд үндэсний чуулган зууны мандаа бүтээн байгуулалт эрдэнэ дотор зохион байгуулагдаж, эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, шинжилгээний талаар чухал асуудал хэлэлцэж байгаа туйлын баяртай байна. Зууны мандаа бүтээн байгуулалт эрдэнэ тод Эрдэнэтийн овооны арын сайхан хөндийг 1973 онд шаваа тавьснаас хойш хэдүүгээ агуулж бүтээн байгуулалт эдийн засаг нийгмийн хөгжлийн хурдтай хөгжил бодтой үндэн үзүүлбэр олон үндэстэн эсний бүрэлдэхүүнтэй эх орны эдийн засаг нөлөө бүхий улсын зэрэглэлтэй хот болон хөгжин дэвшиж байгаа эрдэнэ тод юм а. Нийт манай хотод 84.4 мянган газар нутагтай 1 м квадрат хот 109 хүн ногддог хүн амын нэвтрэлтээрээ улсад нэлээд дээгүүрт ордог ийм газар. Ингээд тухайн үедээ бид бол 7800 хүн амтай ийм хот байгуулалт гэж ажиллаж байсан бол өдгөө 90,000 орчим хүн амтай хүн амын 33.9% нь залуучууд, 59.9% нь эмэгтэйчүүд эзэж байгаа нь бас энэ бидний энэ чуулганы хүлээж авч байгаа эмэгтэйчүүд ийм хэмжээнд байна гэдгийг харуулж байгаамаа. Хотцсон аймаг гэдгээрээ улсын хэмжээнд бол одоо манай аймгийн бичиг үсэг тайлбар бол ажсангүй өндөрөө. За хүний хөгжлийн индексээр улсад 1-р ордог, гар утсын хэрэглээгээр бол бас манай аймаг 2-р орж байгаамаа. Интернетийн хэрэглээгээр улсад 3-р явж байна. Ингээд дэд үтс болон бусад аймагтай харьцуулбал харьцангуй сайн хүрсэн үйлдвэрлэл уулзалт авсан жишг хот болж байгаа ийм учиртай юм а. За ингээд харьцангуй бусад аймагтай харьцуулах юм бол харьцангуй сайн хүрсэн ийм дэд үтстэй аймаг юм а. Ингээд улсын төсвийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулдаг, эрдэнэ төл төрийг төчөглөн хөгжин цэцгэлж байгаа зэрэг эрдэнчүүдийн бидний бахархал байдаг юм а. Ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын чиглэлээр төрийн болон төрийн бас байгууллагууд өргөн царвартай үйл ажиллагаа эрдэнэтэд явуулдаг. Түүнээс нь тодорхой хэдэн байгууллагыг дурдж хэлье. Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, ардсан эмэгтэйчүүдийн холбоо, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Орхон аймгийн салбар, Дэлхийн эмэгтэйчүүдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, хууль эмэгтэйчүүдийн холбоо, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, эрдэнэ төл төрийн эмэгтэйчүүдийн зөвлөл, эмэгтэйчүүдийг бүх талаар бүх хэлбэрээр ялгуурлан гадуурхах конвенцийн сүлжээний хэрэгжлийг хянах үндэсний сүлжээний төв зэрэг эмэгтэйчүүдийн ийм төрийн бас байгууллагууд олон талд үйл ажиллагаа явуулдаг. Бид Орхон аймгийн засаг даргын хамгаалалт газар мөн энэ эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудтай хамтран ажиллах гэрээлийг саяхан энэ түрүүний 7 хоног бид аргамжаа явуулсан. Эмэгтэйчүүдийн хөгжил, шинжилгээний бодлогыг хэрэгжүүлэх шин шилдэнд гаргахад эмэгтэйчүүдийн асуудлаар ажилладаг төрийн бас байгууллагуудын гүйцэтгэх үүрэг маш өндөр бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн тулгымцсан асуудлыг тодорхойлох, хүний эрхийг хөгжүүлэх болон хэрэгжүүлэх үйлс төр ард түмний холбоос гүүрэн болж явдаг энэ төргөнд хэлхэн зүйтэй юм а. Аймгийн нийгмийн анхдагч орчин болох гэр бүлийн хөгжил эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг асар их байдгийн хувьд тэднийг хөгжүүлэх асуудал чухлаар тавигдж байгаа энэ үед үндэсний томоохон чуулган зохион байгуулагдж байгаа нь цаашдын бодлого төлөвлөлтөнд тусгалаа олох ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ гэж Орхон аймгийн засаг дарга миний үзэж байна. Энэхүү үндэсний чуулганыг эрдэнэ дотор зохион байгуулж буй хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон ивэд тэтгэн оролцож буй эрдэнэт үйлдвэр хувьцаат компани, төв орон нутгийн төлөөлөгчид хамтран ажилладаг хувь хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудаа баярлалаа хэлхийн ядан чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж чуулганаас гарах зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байна. Орхон аймгийн засаг дарга гүйцэтгэхийн зорилт гэсэн мэдлэгээ байна.